Нийслэлийн засаг даргын тамгын газар. Мэдээллийн технологийн газар. Тус газар нь нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасан мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх. Мэдээллийн технологийн чиглэлээр олон талд үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулан ажиллалаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын програм хангамж болон техник хангамжийн стандартад нийцүүлэн орчин үеийн ухаалаг технологиг нэвтрүүлж цаашдын бодлогыг тодорхойлон ажилласан болно. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулан мэдээллийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж хадгалалт хяналтыг сайжруулахад онцгой анхааран ажиллаж байна. Байгууллагуудын мэдээллийн хүр таамж, урсгал, мэдээллийн ой санамжийг сайжруулах, хот төлөвлөлт болон удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой, хурдан, цаг алдалгүй гаргахад сүүлийн үеийн ухаалаг технологийн үр ашигтай шийдлийг нэвтрүүлэн ажиллаж байна. Мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг ханган цаг хугацаа, зардлыг хэмнэж, нийслэлээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад онцгой ахиц гаргасан билээ. Тухайлбал, төрийн мэдээлэл солилцооны хур системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бусад төрийн байгууллагуудаас гардаг лавлага, тодорхойлтыг нэхэх, баримт бичгийн их хувийг заавал нотариотоор баталгаажуулахыг шаарддаг асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэгийн бүртгэл, эсэлтийн цахим систем, хот байгуулалтын орон зайн дундын мэдээллийн сан төсөл, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний смарт карт зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн системүүдийг шинээр нэвтрүүлж, нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнүүдээс хамгийн их хүндрэлт чирэгдэл учруулж, бухимдал үүсгэж байгаа үйлчилгээг цахимаар шийдэж иргэдийн талархлыг хүлээсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөдлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаа гүйцэтгэлийн ажлын явц, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харж болох орон зай мэдээллийн систем суурилсан шилэн тендер системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд нийслэлийн нэгдсэн сүлжээг өргөтгөж, шинээр Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар болон харьяа 23 хороодыг холбосноор 9 дүүргийн 151 хороо нийслэлийн өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдлоо. Нийслэлийн дата төвийг өргөтгөн, сервер тоног төхөөрөмжийг шинжилэн зохион байгуулснаар нутгийн захиргааны байгууллагуудын интернет хэрэглээний зардлыг 13% бууруулан, харилцаа холбооны зардлыг хэмнэж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажилласан болно. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн мэдээллийн технологийн газраас 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч танилцуулгыг та бүхэнд танилцууллаа.